Удам мурга мэддэг байж хаанаас гаралтай хэн гэдгээ юу хүсэж зорж яваагаа бусдад таниулах нь хүмүүний амьдралын хамгийн чухал эхлэл үлээ. Ховдын унган хүү би өөрийн удам судар амьдрал замнал бодол ухаарл зориг тэмүүлдэ ховд уус завхан Говьалтай аймгийн иргэд олон түмэнд товчлон танилцуулъя. Намайг Ширнэм бандийн Ажишаа гэдгээ. Эргүүнэ хунгийн домгоос эхлэх эртний монголчуудын удам Ураанхай түмний өр хойцсын нэг нь би байна. Миний өвөг дээдэс Монгол Алтан нурууны салбар мөнх заст ноён өргөл болсон мөнх хайрхан уулаа тойрч нутгалдаг удам дамжсан нүүдэлчд байлаа. Би малч удмын шуургачин Ширнэм банд Чавхандаан үржин орлох нарын ууган хүү болж мэндэлсэн гурван дүүгийнхаа том ах нь юм аа. Манайх мөнх хайрханы нэгэн салаа уурал хайрхныхаа уул устаа аршаан бүлэгтаа нуур цойромтой сайхан нутагт идээшин сууж дөрвөн улирлын өнгийг даган нүүдлэж амьдарсаар ирсэн эгэл малчных байлаа. Миний багнаас ажид хөдөлмөр буцалсан малчны гэрт малын хотонд өнгөрч хүүхэд хөгшөдгүй эрвиж дэрвийнхээрээ хичээж зүтгэхийг харж өссөн учраас ажил хийх нь амьдралын шашгүй нэг хэсэг гэж ойлгож ухаарсан. Монгол хүний сэтгэлийн мөн чанар ёс чудгийг алдахгүй явхсан гэж бодсоор ирсэн ийм л хүн. Өдөгөө гурван хүүхдийн аав төрийн тамгатай хотогтуудын ав шиг уян дэлгэрсэн завхан нутгаас гаралтай нэгэн даруухан монгол үсгийн амьдралын хань төрийн үйл хэргийг түмний эрх ашигын төлөөх зөв шийдэл байх ёстой хэмээн бодож зүтгэж яваа нэр дэвшигчээ. Алтан ураанхайчууд туйл хайлж төр улсынхаа түүхийг түмэн олон монголчуудынхаа туйлсан замналыг өгүүлэн хэлж өвөг дээдсийнхээ үлдээсэн үг сургамж захиас даалгаврыг үр хойчтой дамжуулдаг өн эртний оюун соёлыг өвч биедээ өр зүрхэндээ үндэс язгууртаа шингээж яваа гайхам хөв заяаны эзэд үлээ. Хонь хариулж зуны урт өдрүүдийг ангаж, цангаж, алхаж, гიშгэж өнгөрүүлэх хахир хүйтэн өвлийн өдрүүдэд хөл гараа хөлдөөх шахан хідэн малаа харж хамгаалж явах хаврын хахир цагт хүн малгүй туйлдан ядрах тэгээд мал төллүүлж шин амьдрал хүлээн авах аргал түлээгээ түүж гал залгуулах усаа зөөж хоол сайтай байх малаа сааж ааруул идэгээ хийх ижшээ вэлдэж нөөцлөх адуу малаа хайж хээр хөдөө шүн ороо явах нүүдэл суудал хийж нутаг сэлгэн амьдрал ахуйгаа цэгцлэн төхнүүлэх гээд малчин айлын аж амьдрал тэр чигээрээ амьдралын ухаан байдаг. Тэр тусмаа өндөр сүрлэг уулсын үлгий хязгаар нутгийн малчдын зүрх зориг амьдралын тухай мэдлэг ойлголт хат төвчээр бүхнийг санах уяа бахархан байдаг. Мянгасын 172 оны намар сургуульд ороход аав маань хүргэж өгөөд миний хүү сайн сураарай гэгээд нэг шилэпэн малгай авч өгч билээ. Шилэпэн малгай гэдэг бол тухайн үед хачин ганган чамин ховрид байлаа шүү дээ. Хүүхэд шилээ хөмсөх нь бүхэл томчуудаж цөөхөн өмсдөг
дарга малгай нэртэй малгай байсан юм а. Аав маань хүүдээ их л итгэл хүлээлгэж байгаа нь тэр байсан юм болов. Тэр цагаас хойш Ширнэн бандийн Шилэпэн малгайт гэгдэх болж ангийнхныг удирдах янзтай болж даргын амьдрал маань ихэлсэндээ. Шилэпэн малгай авч өгсөний учир малгайдаа багтах толгойтой, толгойдоо багтах бодолтой, бодолдоо багтах их нутаг ижи аав их оронтой яваарай гэж аавынхаа ухаанд сүсгэлдэг юм а. Би баг байхын хөдөлгөөнтэй түргэн шуурхаа гинэн цайлган замтаа шин зүйл санаачилдаг, бусдыг араасаа дагуулдаг, тэгээд жаахан сахилгагүй хүүхэд байсан. Надад итгэсэн нэгний итгэлийг алдахгүй гэж найзынхаа төлөө юу ч хийхэд бэлэн ямар нэг зориг тавьсан бол түүндээ заавал хүрч хүүтэн байсан ч даарч байсан ч бэвэж алхдаггүй нэг тийм сэргэлэн цовоон дэнцсэн хүү байлаа. Хөдөлмөрлөж алив ажлыг болгоё, бүтээе гэж зүтгэж сурсан зүтгэлтэй зан чанартай хайртай. Бусдын арга ядсан байдал, залхуурсан хуурмаг зан, цог хэмэргүй умтаа нойрмог байдлыг харахаар өөрийн ирэхгүй тэсвэр алдарч бухимдал төрж өмнөр нь гүйж ороод өөрөө бүхнийг кийчих гээд байдаг сул талтай. Ингэснээр намайг тойрсон хүмүүс шийдвэр гаргаж чаддаггүй, гологдох байхдаа бас л болсонгүй гэх байхдаа гэсэн эргэлзсэн эмээсэн байдалтай болчихдог гэдгийг нилээд хожуу ойлгож кири юм сэтгэлд нь таардаггүй занга засах гэж хичээх болсон. Гэвч сурсан зүйлийг сураар боож болдгоо гихшил болно шүү дээ. Ийм атал надтай таарсан, учирсан, уулзсан, хамтарсан хүмүүс ихэнхдээ насан туршийн нөхөр, насан туршийн хамтрагч болж үлдэх нь хамгийн сайхан. Иймээс би өөрийгөө олонтой хүн гэж дүгнэж боддгоо. Сүүлчийн сохор зоосооч хүүхдийнхээ боловсрол зориулдаг, ард түмэн хөгжидөг гэдгийг ардчилсан намын дарга Луу ган төмөр боловсрол шинжлэх ухааны сайд байхдаа хэлж байсан да. Бүх зүйлийн үндэс боловсрол юм билээ. Би ч гадаад дотоодод боловсрол эзэмшсэн, оронд орны боловсрол соёлтой англиар ярьж гадны сэтгэлгээр сэтгэдэг залуусын хажууд боловсралгүй амьтан л да. Гэхдээ хуучин цагт үндэсний хамгийн том их сургууль болох Монгол улсын их сургуулийн босго өндөр салбар болох хуулийн салбарыг төгссөн мэрэгжлийн хуульч нэмэлтээр сэтгүүлчин мэрэгжил дээшлүүлсэн сэтгүүлч хүн. Номын хуудас гадны профессоруудын лекцээс биш амьдрал цаг үеийнхаа хатуу хөрснөөс тэмцэж ургасан амьдралын хар бор туршлага мэдлэгээр сэлбэгдсэн нашин туршдаа суралцж яваа гэдгээрээ бусдаас ялгардаг хүн. Миний амьдралд бүх морь хоёр баггүй байр суурь эзэлсээр ирсэн. Хүмбэр уяаш биш Монгол хүмбэр моринд дуртай, моринд хайртай байдаг. Тэр тусмаа малчны амьдралын сайн сайхан зүйлсийн нэг нь морин дил дээр хийсэх босоо хэмэр гэдгийг мэддэг хүмбэр хурдан мөр сонирхдгоо. Улсын баяр наадмын соёолон шүдлэнгийн төрөв хоёронтой авч байсандаа одоо хэрн сэтгэл омгшдаг юм а. Хүүхэд ахуй цагаасаа хаврын амралтаараа ээж аавдаа тусалж мал төллөөж хашаа хороо барьж зуны амралтаараа мал ноостож морь унаж намрын улиралд хадланд явж томчуудад тус болдог байлаа. Ингэж ажил сурна, амьдралын ухаанд сурна, бас биеийнхаа эрүүл болж чирэг болж өссөн. Бас чадал нэмэгдээд ирэхээр бүх барилдах сонирхол хөдлөн Монгол ирчүүдийн хүүхэд насны туулсан амьдрал ерөнхийдөө иймэрхүү байсан да. Тэр цагаас хойш Монгол улсын аварга төрүүлтлээ Монгол бүхэ дэмжсэн бөхтөө үнэнч шүтэн бишрэгч явсаар иржээ. Олон сайхан бөхчүүтэй сэтгэлийн холбоотой явдаг. Монгол улсын аварга хангааг баг залуугаас нь дэмжиж сумандаа авч очиж барилдуулж сумын заан болоход нь
их бэлэгшэн улсын зам болон шүү дээ ахын дүү хэмээн өрөөж байсан тэр итгэл хүлээлтийг давуулан биелүүлж улсын авраг улсын явдлыг авраг төлөөлөлтлөө Монгол бүхэ дэмжлээ хэмээн бодож сэтгэлээ баясгалж явдаг. Баг сургуулийн атман хүүгийн сэтгэлийн өгөгдөл том болсон ч үргэлж тус хүссэн киндэж туслагт бэлэн байх, хүчрэгэх байх, хүнлэг инэрэнгүй байх, хамгаалах ёстой нэгний хамгаалагч байх гэгээд өөртөө үүрэг хариуцлага өөрүүлж түүнийхээ төлөө зөвтгдөг зан чанар, үзэл, хандлагыг зүрх сэтгэл, тарих оюун үйл үйлдэл нэвтсэн юм а. Тиймдээч ховдынх л гэвэл бүхэж байсан, морич байсан, оюутан залуус байсан ч, өрх бүл байсан ч, өвчтэй зовлонтой хэн нэгэн байсан ч би туслах ёстой, би дэмжих ёстой, би хамгаалах ёстой, би хайрлах ёстой гэсэн зарчим баримтаж цаг зав, хөрөнгө мөнгө, сэтгэл итгэл бүхнээ зориулдаг болж Ховд аймгийн хөгжлийн төлөө санг байгуулж олон ажил хийсэн. Баруун бүсийн соёлол аялал жуулчлалын төв гандан пунцгч хойдон хийдийг байгуулж орон нутагтан хүлээлгэн өгсөн. Ховд аймгийн 80-90 жилийн ойгоор залуу гэр бүлүүдэд 80-90 гэр бэлгэлсэн одоогийн байдлаар 500-600 хүүхдийн сургалтын төлбөр төлсөн. Хэдэн мянган хүнийг эмнэлгийн үзлэг тамруулж, гэр бүлийн хүнийхээ ажилуулж байсан хувийн эмнэлэгт хэвтүүлж эмчлүүлсэн. Нутагта хурдан удмын угшил бий болох гэж уяачдыг дэмжин ажилласан. Монгол бүхчүүд урлаг спортынхыг дэмжсэн, ном зохиол, оюуны бүтээлүүдийг дэмжсэн гэгээд их ажил хийжээ. Одоо ч зам харгүй, дэд бүцэд сургууль, цэцэрлэг, багш нар, эмч, эмнэлгийнхэн гэгээд чадах хүрэлцэхээ хэрээр тус дэм болж нутгийнхаа хөгжлийг урагшлуулахаар хичээж зүтгэж явна. Гэхдээ энэ бүхнийг би сэтгэл зүрхнийхээ дуудлагаар, итгэл зүтгэлийнхаа хүчээр хийсэ. Хинээс ч хариу нэхэхгүй, бас хизээч зогсохгүй. Сэтгэлийн өглөг, нутгийн олны минь надад итгэх итгэлийн буян гэж бодож явдаг. Тиймдээ нутгаасаа нэр дэвшиж 30 жилийн түүхэнд байгаагүй өндөр саналаар улсын хурлын гишүүн болж нутгийнхаа төлөө, Монгол улсынхаа төлөө ухаан бодлоо уралдуулан ажиллаваа. Оюутан болж Улаанбаатар хотод ирэхэд ойр дотн ах дүүс таньж мэддэг хүнгүй шахам надад нутгийн хүмүүс их тус болж хөлөө олох зүг чиг болж өгчүүлээ. Тиймэрч учраас хотод орж ирж буй залууст шадлынхаа хэрээр тус болгосон гэж боддог юм а. Ач санах сэтгэл нэгэндээ туслах гэдэг чинь Монгол хүнтэй бараг л хамт төрдөг чанар шүү дээ. Монгол хүн ижийн амьтай, эцэг шүтэнтэй, нутаг усандаа хүндлэлтэй, Монгол хүндээ халуун дутна, эх орондоо хайр бахархалтай, өөрөмсг сэтгэлтэй түмээ. Энэ чанараа хааш явсан хадгалж, өвлүүлж, үлдээж байх ёстой. Намайг хүмүүс ховдын ачшаа гэхэд би баярлдаг. Нутагтаа бол би Ширнэн бандийн хүү. Монголдоо бол ховдын ачшаа, харин дэлхийд бол Монголын ачшаа шүү дээ. Тиймээс хөдөлмөрч байж, хүчрхэг байж, цаг зуурын бэрхшээлийг даваад гарах сэтгэлийн хадтаа, итгэлийн тэнхээтэй явах ёстой гэж боддгоо. Эх орныхаа газар шороо, тусгаар тогтнолын үн цэнийг хамгаалагч, эгэл ардынхаа аж амьдралын сайн сайхан руу хөтлөн чиглүүлэгч, уул уурхай эрхлэгтэй уугуул иргэдийн ахуй соёлыг хүндэтгэдэг байх, эх орон чухамсрыг ухуулан таниулагч, нийтийн болон үндэсний эрх ашгийг эрхэмлэгч байхын төлөө зогсолтгүй урагшлаж ажиллаж чадна гэдэгтээ итгэдэг хүнээ. 2024 оны улсын их хурлын ээлжид сонгуулийн 2 дугаар тойрог Ховд, Увс, Завхан, Говьалтай аймагуудад ардчилсан намаас нэр дэвшигч Ширнэн бандийн ачаа